2 мотоциклуудаа бэлдсэн. Одоо нисэндээ очиж наадна нэстэй. Яг хин наадах гэдэг. Тулгаа. За манай энэ Сэврээ уулын уул бол бас нэлээх хадны сүг зураг ихтэй байд юм байна шүү. Хонгорын хэлсэн мэдээлэл өгөөч. За хонгорын хэлсэн Өмнөговь аймаг Сэрвэ Баян долоосын минь нутгийг загт оршдог. 180 орчим километр үржиж юм байна. Элсэн манхан. Баруун хойноос зүүн урагш чиглэл үргэлжилсэн нийтдээ 965 ам км талбайтай гэж шүү. Элсний хамгийн өргөн баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн хэсгийн төв хэсэгтээ 800 м өргөнтэй. Би юу амьдралдаа хаагаагүй том элсэн манхаа гэж бодож байгаа шүү дээ. Линк моторын хүчтэй бахируулж өгсөн айлаа. Вау! Оффроуд мото, асаалта, тракшн контролоо унтраалаа, тэгвэл хийгээд бай. Йоо. Ямар гоё газар вэ? Япаа эндэгөр оролтъя. Орно барьлаа авчи. Хүмдэр тавих юм яах юм? Бигасны янданга залгаатай. Аюулгүй байдлаа маш сайн хангаж шүү. Баясайхаа энэ Wind Booster-ийн Sport Plus нь ер нь арай л ихи эргүүлээд байна уу? Яаж юм танд? Би Sport Plus дээр л. Таны хороопны температур хэдтэй байна вэ? 93 байна. Минийх 108. Би ер нь тоногны том арилтад тавьхгүй байна. За би билээ. Бэлэн бэлээ. За арабучуудыг явж үзгүүтэй ахаа. Яа үзээ л та. За 1 2 За go. Ороод ажиллаж яаж? Механик дээр шууд тавьчихгүй. Хороогийн хатчих шүү. Гротны тос 97 98 үрлээ. Миний 127 би байж байгаа юм уу? Юу байж 127 чайл. За баясаа хаяа татчихаа. За би намсуусан одоо дифференциал залгах гэж байна. Баясаа хөө. Надад тийм шүү. Зогц. Наам зогтоо. Ятгаараа бүгд зогтж байгаа юм чи. Цаана угаасаа л хэлсэн байгаа. Өөр байх юм. Йоо, кул аа. Амир. Амжилтаа ингээ авах удаа гэж үзсэн. Ямар оо? Амир оо. Уралдаан жахад үрүүлчтэй тэ. Nice. За, юу одоо баясаах? Юу болоо гэж юу? Тэ, юу болоо? За, ерөнхийдөө торк алдсан. Торк амар алдчихна. Торк амар алдсан. Тэгээд чамаагийн хойноос ороод ирж байгаа даа гэж дэвсэж чи ерөөсөө яг тэн дээр очиод нам гацчихж байгаа байхгүй. Таны торк жоох өндөр байсан бол яг гарчдаг. Би сая бодсоо баясаа тэнд сая дэмий үлдээсэн. Тэнд юм бай. Тэнд оноо та хамгийн монгацсан. Би тэн дээр авираад ингээ ороогоор нь явчих санаа байсан бохгүй юу? Би ингэж эцэх. Доогор ингэж захалж гарах юм байна. Би сая захалж гарангууд зарж байгаа. Дишүүд бид төвччихсэн. Хүч авцсан. Харин тий. Тэгээд та чиний ардиатор яаж вэ? Халж.
Хэд Халж байна уу? 118, 120 хүрч байна. аюул шүү. Миний бол 110 хүрсэн. Хоёрыг өнөө тоног. Миний хөрөөс ямар тийм байхгүй. Өсрөл 112 хүрэл тэгээ шууд буучаад байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн асуудал гарахгүй. Тэгэхээр өрөөсөө нөгөө Америкууд хэлээд байгаа тий. Тоногийн ардиатор гэдэг чинь чухал гэдэг байгаа чинь энэ харагдав. Надад нэг асуудал гарсан. За. Би сая цаашин гидрийн аппарат бас ингээд Америкууд ингэдэг гэхээр энэ аялалтаа зориулж сойсон шүү дээ. Тэгээ саяны энэ амар өндөр ачаал аваад ийм өндөр асуудлууд тавиад ирэхээр яаж юм бэ? Юу яаж? Гидр халж байна. Хөнгөж гэж. Тий, хөнгөнөөл өрөөсөө гацчихж байгаа байхгүй. Тэгэл хөргөөгөө унтарчгаараа зүгээр. Тэгэхээр өрөөсөө нөгөө нэг апдейт хийх үе тэр радиатор соёлох толгойн хуудууд одоо ийм гой хүчтэй нэмэлт аягүй гой юмнууд хийсэн мөртлөө ингээд радиатороос ууж явахгүй. Миний гэж юм заяа. Би сайн асуудал гарсан. Дээд дээр онгод миний 3 орно шүү дээ тий. Тэгэхээр хүчгүүдэд. Тэнгүүд ерөөсөө 1 2 дээр л хүчөндөж явах юм бол яг гоё болж байна. Хаазаа тааруулаад. Бүр хитрхи уурлуулаар араа солигдоод орчих шүү дээ тий. Тэнгүүд ийшээгээ оронгуудаа араа нь буцаж чад амжихгүй байгаа юм яагаад ингэ хүч өгсөн. Угаасаа яг тийч юм адилхан. Тэнгүүд би харин сүүлд яаж байгаа шууд нэг рүү татчих байгаа байхгүй. Нэг рүү татангууд тоолт аягүй өсөөд ирэнгуудаа удаан болчиход шүү дээ. Тэнгүүд буцаагаад хоёрлоо хосонгууд ерөөсөө ямар ч асуудал байж чадахгүй. Даач тэгээд сая. Яг Өндөө бүдэндээ эсэж дээ. шалтгаан буу. Одоо машин даа. Намайг авраач. Юу яа? Тулгаа. Татлаа орох уу? Татгаа. Намайг Шууд угзэрдгээр. Шууд нэг угзэр. ми намайг авраач. Яа та хавны угзэртэй. Энэ үлсэн шуурган дотор бас машиныг нь гаргаач. Бэсэ түүхэн өдөр боллоо ах мэн. За муусан нэг өдөр тулгаан минь баясаа хэ татдаг гэж. Загнуул занаа юу вэ? муусан залуучуудын баг тавыг ингэж хангаж гэж бодоогүй явсан юм да. За аль чиний нөгөө нэг мундаг татлахыг чи үзье өө. Одоо тэгээ. Яадаг угзардаг. Юу гэлээ? Рафтер татлах. Тий, рафтер татлах гэсэн шүү дээ яг. Би харъя. Рафтер шаклыг харъя. За. Арамаа өө. За мэдэрээ. Суглаа гаргаж байгуудаа болчоороо цаашаа чирээ явчуу. Ингэж орсон юм уу? Гац ямар ч олоодлого болсон шүү дээ. За таны бүгцэг болгочихсон шүү. За төлөө. Гоё. За. Би сая аюу зөөрн татлаж тааж байгаа. Харин чи бүгцэхгүй байсан. Сэтэл татахгүй байсан чи сая. Толгой. Хэр сон хүрж ийн манайхан сэтгэлээсээ уулзаач. Би бол яг л ийм зам дээр явах гэж энэ машиныг бүтээсэн юм шиг надад санагдаж байгаа шүү. Тэгээ одоо яг тэр замаар явж ийн 100 сэтгэл ханамж 100 байна. Бадж ийн энэ бол тэгэл алж штэ хаа. За миний хувьд бас маш өндөр байна. Бидний гол сонгосон шалтгаан бол яг ийм хүнд нөхцөлд гүйцэтгэлээ бол мундаг хийдэг гэдэг утгаараа 6200 хөтөлбөрийг сонгосон штэ.
Хэрмэн цав алдарт дэлхийгээр ярих юм бол Grand Canyon гэдэг Америк улсад байдаг. Тэрнтэй адилхан Монголд одоо байдаг Grand Canyon буюу Хэрмэн цав гэдэг газар руу явж шүү дээ. Гадлаа наадал чи суудсан биш үү? Газ татчмаар биш үү? Чи хардаа хэр суусан бэ? За, чангалаар өгшөө. Жоохоо. За. 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 Эй. Окей, жоохоо. Хүн татаж өглөө. Өгдөр татаж өглөө. Татцсан байх. Хүн удсан юм шиг биш энэ. Багтаагаад. Энэ авир ногоорцсон биш төө. Аймаг ногоорцсон шүү дээ. Одоо цаашаа бид замаас жоохон тойрсон юм шиг. Одоо ийшээгээ буцаж 5-6 км яваад тэгээд зөв зам руу орох юм шиг. Орох нь яах? Одоо яваад үзэн дээ. Байгалийн нөөц газар гэдэг тайзан дээр зогсчлоо шүү. За тийм. Би ямар. Ой, жахаа хаашаа дагуул яваад байна ой. Зам байхгүй. Харин тийм. Тэр дээрээс замаа алдсан шүү дээ. Тэгэл юусэн байхгүй. Тийш яваад шонгийн модын наагур яваад тэгээ тижээс салхасан хөөх доогуур. Шаал димийн доондоо яваад. Амар. Юун дундуур яваад тэр битгүй одоо сүүлдээ зарим газар моосондоо ийгээд бүр хий эргэж ингэдэг хүчээ зогслоо. Би нэг ч моосонд дээгүүг орчихсон шүү дээ. Урдлаад тэгсэн болоо. Битгүй одоо дараал. Таны явдлыг шүү хараагаад таашгүй дээр нь бүр ёо. Тэгээ ерөөс энэ ёстой нэг юм аалцэг явдалтай машин толдоо үнэхээр гоё явж байна тий. Ерөөс ингээ байнга л ингээл л шүү дээ. Тэр дээр нэг машинтай гарч яасан. Миний одоо сог багт очсон. Тэр дээр бүр амар ингэстэй. Маа ингээл ингэсэж шууд буцаад арчлаа. Тэгээ тоглоомгүй. Тэгээ цаашаагаа шууд ингээд амар юу зөө. Би ингээд шууд хатахаар юм чамраараа. Би ерөөсөө 3 юм тооцоолол яваад бас. GPS хараал, километр хараал, бензинээ хараал. Зөө. Тэгэл одоо тэр зүгтэл байгаа. Одоо тэгэл байна л та. Тэгээ одоо хамаг бол нь яаж тэр хэрмэн цав дээрээ очих вэ? Тийшээ зам байсан шүү дээ. Тийшээ нэг зам тий. Тийшээ бага замаар буугаад тэр шүү хатах юм. Тэхөө. За тэгээд. За шүү хатах юм тэгвэл. За. Йоо. Йоо харин харах хоол мод очиж дээ хөөе. Тэгээ. Өнөөдөр чи юу тэлээ төлгөө байгаа лөө. Таны хоолыг хэлсэн шүү дээ. Аваагүй. Хөөе. Таны хоолыг хэлсэн шүү дээ. Окей. Харин. Шууд боодгоо. Шууд. Байсаага ухраа шууд орчдөг л. За тэгээ. За. Уртаага хацалж юм шиг нэг тийм шар улаан илстэй мөн үү? Монто мом. За олсон байна. За тав. Тэ байсаахын хил дээр төөрж байгаа хамгийн гой газар нь ороод иж байгаа юм шиг шүү дээ. Хайш ороод ирэх үе юу? Яа игээд байгаа юм бэ? Супер. Одоохондоо шокноос гараагүй л явж ш. Нэг хэсэг юм ярьж чаддгүй. Гайхаад ч юу вэ? Ийм газар байдаг үгүй. Гой нэр гайхамшигт. Кинон дээр л үзчихлаа. Энэ чинь бол одоо. Okay, let's go. Come on. Where's Emma? She's in the car. Good. Come on, kids. Get your butts in the car. Go. Don't you want to look at the Grand Canyon? Great. Шал онтой чинь. Нүдээр харах чинь хамаагүй кайфтай байдаг нөө. Энийг өөр олон хүнд үзүүлэх юмсан. 4 сарын
Өнөөдөр чинь 8 гэхэд чи юу гэсэн үг вэ чи? Ногоо урцсан байна. 2-р одоо яг 22 градус цааж миний машин л Би тэр дээр гарч байгаад ойрлогоо. За инглээ өглөө гарахад нэмэх 5 6 байсан тий. Одоо бол нэмэх 19 20 үрж байна. Яг хэрмэн цавын наатлын одоо урт зүгээс нь төрж бүдэлж яг нэг тийм сайран дээр тий. амар л оффроуд явлаа. Үнэхээр амар л оффроуд явлаа. Амар. Өндөө бол зарим юмд бол машин дээрээ бярдаж явлаа, бардаж явлаа. Эндээ маханда энэ талтаа хавцалтай. Долоо өнгийн. Йоо. Том мотортой ийм машин л ингэж аагалж л явах юм. Амар сул шороотой тий. Юм бол жоохон ягаа шүү сууж. Жогсон бол дуус. Уруулж байгаа л зулгаагаад байгаа юм чи. Хамгийн гоё нь ядрахгүй байна. Ямар гоё шин дугуй тавиа гарлаа гэсэн. Одоо зүгээр бас мүлийлэгцэн л явчих. Урт хойтлоор нь шууд ялгаа нь харагдж л шүү дээ. Ойлгомжтой чиний хой дугуй чинь нөгөө бараг 100% явсан гэж бодож байгаа. Чинийх чинь бараг хой дугуй чинь 99% илүү ачаалж явж байгаа юм чи. Бэнги. Илүү эргэлттэй. Нэг зам дээр явж ийж те. Гоё нөгөө энэ машиныг ерөөсөө бэлтцэн хаан тэр шүү дээ. Гоё кайфтай юмар шүү дээ. Зүгээр ингэж юмар шүү дээ. Гоё кайфтай байнгын дрифтлэл те. Зугаалаастай явж шүү дээ. Түүний тулд бид хэд ингээ хотоос 1500 км-ийн цаана энэ газар ирлээ. Асархаа нэмэх 20 гээ одоо. Өнөөдөр хэрмэн цав дээр хоноод рестораны хоол хийж иднэ жавхагийн. Jax cooking time. Ой нөгөө хэрмэн цав чи энд юм биш үү? Сайнэр чи трейлер байсан биш үү хөөе? Зүгээр панчаа. Оо энэ доор муур хараач юу. Оо ямар гоё юм бэ. Хөөе чи яаж бох юм? Йоо энэ дэхтэй бүр супер газар байна. Доошо буу төгөлөө. Наа чи юу вэ? Тасархаа юм биш үү? За манай хэрмэн цавч одоо эртээр үеийн далайн ёроол байсан газар маш их эртний олдрууд маш их олцсон байдаг. Бүгд энэ зааврууд 69 онд бол Оросын холбооны улстай Монгол улсын нийлсэн палеонтологийн юугаар бол матар мэлхий зэрэг тийм чулуужсан олдрууд маш их олцсон байлээ. Гах яаж ингэж тасархаа. Зөө хоолой. Сайхан байгаль дотор хоолой иж идэ ёо. За тэгээ. Одоо асуу таа 4 сарын 7 зав ингээд 4 сард за ихээр за ингээд гадаа зон шиг суугаа хоолыг сууж өстөө. Үгүй ш амьдралдаа. Одоо подологтой юу? Тий подологтой. Нэмэг 22 градус цаагаад. Тий. Сууж өстөө үнэгээл тий. Гүү. Амар байгаа өстөө. Өнөөдөр наашаага зам бол үнэхээр оффроуд байлаа тий. Хүнд байлаа. Ямар нэгэн асуудал бол өнөөдөр гаргалгүй сайхан яваад ирлээ. Тэгээд амар төөрсөн ш. Тэр яг тэр доотлын нэг энэ дээр бол бүр зүгээр ёо. Замгүй явна гэдэг чинь өөрөө хамгийн хэцүү юм байна тий. Амар хэцүү юм. Энд маслаа өгч. Тэгээд өндөр алдаа штэ наачаа. Үлсэж үтлээ. Ямар хоол хийж байгаа гол. Юусе ингэ төмсөө. Тэгэхээр хийхэд хамгийн амархан хурдан. Хөөе, манда юугаа давсаа олж өгөөрэй. Наач байхгүй тий хайцсан байсан. Би ярих. За таарч. Давсаа хоёр яга. Давсгүй ирсэн байх үү өөй. За зүгээр байгаарай. Зүгээр байгаарай та хоёр. Хоёрхан нуур байвал давхчаад ирэх юм уу? Шүүн. За.
99% спирттэй заяа. Аюу гараар өтгч заяа. Ялангуяа манайха хөдөө явж байхдаа яадаг үлээ. Шууд юм хээгүү сайхан гэж солиорол тэгээ хүүхд мөхттэй эсэнчээрийн гараас өгсөн юм өгөөл тэгээ замд явж байгаа гидс мэт өвддөг дөө. Тэгээ тэр бол цэвэр гараас дамжиж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яг хээрээс бол вирус бактери авдаг юм а гэхэд гараас дамжаад байгаа. Чамтай аялж ихснээс хойш ер нь их олон юм өөрчлөгдөж байгаа. Би бол одоо яг тэр хүмүүсүүдийн чинь нэг төмсөө угаахгүй гусяа гэж загнуулаад сууж байгаа л да чамд. Амны үн юугаа хасаагаа. Ахаа одоо ингээ хараа. Мааха. Би бол бодохтой зөө аялал дандаа би бэлэн мах авъя гэж бодож байгаа. Тэгээ хөлөөгчдөө одоо ингээ галаас жоохон холдуулаад төв галаас холдууллаа. Хаалхан намайг. Хаа. За, хоолныхоо дэж бойсон ах та. Том ах та. Том ах та, big bro. Тэ жоохон мөөх. Улаанбаатар диддгүү хоолоо ингээд аялалд явахаараа л иддэг. Энэ ер нь хоол идэхийн төлөлт одоо заавал ярилаа. Жоохон бага, тэг жоохон мэж өдөр шүт очи заяа. Тэгээд. Тэхөө. Тэгээ. Газ юуц өглөө дараад авъя тэхөө. Тэгээ. Өдөржингөө давхицсан. Янз бүр шүү. Байгаль бол. За, сайхан болоорой. За сайхоллоо. Аман чайж Амаагаа тавьж дээ. Ортуудаа аяллаа дараа ёо энэ үнэхээр бас кайф шүү дээ. Ямар гош орж энэ бүр. Толгой янз юм. Энэ мөөгний Тэгээ машин идэх. за дэвтрийн муу. Оо, чамцаа. Шот, бойс хангаар орж аймаг тий.